яг энийг хийж мөнгө төгрөгийн бүгдээс хурааж өгдөг. За хурааж тэгээд эхлээд мэдээж өмнөхөөс санасан үг юм байна. Суулцаад аливаа ухаанд ч юм уу эцсийн зүйлээс аливаа үгтэй бас байж магадгүй шүү дээ. Энэ бүх асуудал шиг. Хоёрдугаар асуудыг яаж төвшүүлдэг? Харилцааны асуудал. Дараагийн асуудал хүүхэд бүр өөрсдөө өөрсдөө хөндлөө. За машины зөвлөгөө өгөх таа. Манай сонгуульд сэтгэл зүйч хийж байгаа шүү дээ. Сэтгэл зүйчээр цаг аваад сургуулиудыг ажиллах байна. Магадгүй 7 хоног бүхнийг өгөх. Ойлгосон. Тэр сургууль тайлбарыг олон зүйл авчиж өгч байгаа. Тэр харилцааны асуудлыг одоо өөрсдөө юу тестээр юу яаж заяа. Танаас тодорхойлбол ирээдүйн нэртэй тодорхойлбол магадгүй танаа ингэ сундаад хэцүү зүйлүүд байна. Төлөвөө яаж харилцахыг юм хийгээд байна шүү. Тийм асуудал багш зөвлөө өгч заяа. Ойлгосон. За ингэ баярлалаа давж явлаа. За ингэ. За одоо ингэ өөрөөр дуусна. За дуусна хинтээ наа. Найдын ахны бичээ болоо. За багуу зараад марч. Хортой хэмжээ хийх байна. За. Хортой хэмжээтэй хортой хэмжээ гаргаад үнэлгээ хийгээд яв. Үнэлгээнүүдээ хийгээд явчих бүгдээ. Та бүгдээ ихний асуудлуудаа ихний хоёр асуудал бүгдээ ихтэй орсон. Хоёр үнэлгээнүүд гарч ирж мэдчихэж байна. За үнэлгээнүүд ийм явж байгаа. За ингээд байна. За энэ нэрүү багийнхаа яасан нэрүү баг. За энэ гооч. За үнэлгээнүүдээ хийчих. За энэ тийм доццэг хийм. Үгүй шиг ажраа үнэлгээнд шууд хийгээд байна. Эндэр хийм. Хосаа юу байдлаар шууд үнэлгээ хий. Ажил хийж байгаа. Юу ч намаа. Тэгмээ үнэлгээ шууд хий. Өөрөөр бүх бодлоо үнэлгээ. Яа. За энэ хурдан төлөв бицүү үгээд юуны ажил зогсож байна. Яг бицнийтэй ажил зогсож байна. Багш нь яагаад та нарыг зогсоох гэдэг юм бэ? Өөртөө хурдан хэмжээ энэтэй тааруулах гэдэг байна. За хараа зогсож байна. За. За ингэ балаа байж чиггүй пармастер байж чиггүй. За. За тэгсэн чинь наач бүгдээ энэ хамжаа. Хурдан тэмдэглэлийн бүтэц бүгдээрээ самбарлуу хүүхдүүдээ байгууллагыг нэрж байгууллагыг байгаа та нарын юм бэ? Байна. Богоо. Миний чамаас асуугаа. Одоо та нарын байна уу? Ингээд та яд юу дутагтай нөө? Байгууллагын нэр хэлэх гэж үү? Байгууллагын дөрөв төсөл болоод авах юм яа. Багш тийм ээ. Дараач байгууллагын гарчигээс авахсан. Хуралцаа асуудал байна уу? Байхгүй. Дугаар байна уу? Байхгүй. Бодлын хэлцээ нь уу? Байхгүй. За, хэлцээ асуудал таамаг байгаа тийм ээ. За, хэлцээ асуудал байгаа. Асуулт хариулт санал шүүмжил байгаа. Байгаа. Шийдвэрлэх асуулт хэмжээд байгаа. Байгаа. Хурал ихсэн дуусах хугацаа байна уу? Хурал хэмжээс хүний байгаа. Байгаа. Тэгвэл бид та энэ миний хүмүүсийн хэлцээ үгээр нэлээд хэдийн яасан байна. Тэгтээ шүү дээ. За, тэгэхээр ажлын ус нийтээрээ шууд яасан суугаа. Ажлын ус нэгэ шууд аа. За, та асууж. За, ажлын ус нэгэ шууд аваад яг хүмүүстэй. Шууд яа. Бараа ярьж байгаа манайх бүгдээс. Шууд ажлын ус нэгэ. За, бүгдээр бүгднийг яг тоогоор ааш өгдөө. За, ажлын ус сараа өгдөө. Энэ тушаалыг яаж тавьсан байг бол албан бичиг баримт стандарт байдаг шүү дээ. Бичиг бастай. Энэ стандартыг таамаг захирлын тушаалыг сар. За, стандартыг захирлын тушаалыг сар. Яаж албан бичиг баримтыг хэлдэг юм бэ? Хэмжээ ямар байна? Ашиг хаа гэсэн юм. За, тэрийг ингэж би ач өгдөө. Хараад бүгдээр санаагаа стандарт гэх юм чинь энэ гарч албан бичиг баримтыг хамаагүй. За, яа. Стандартууд энэ сар. Угаасаа маш өндөр цагтай хэлчихсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр хэдэн метрээр хэдэн байна гэдэг сантиметрээр заа өгч байгаа шүү. За стандартаа хаачих үү. За албан бичгийн стандартуудыг санаагаа авчих. За хааснаа. Тэгээ одоо дараа нь хурлын тэмдэглэл бичигтэй ийм стандартын өгтүүд яах вэ? Баримтад бичнэ. Бүр А4 ихээс бичихгүй байна тийм ээ. Багш нь юу хийж өгсөн бэ? Сантиметр хийж өгсөн шүү дээ. Албан бичгийн стандарт тэр стандартын захирлын тушаалыг үүсгэсэн байж шүү дээ. За ингэ харч. За ингэ гэсгээс надад нэг өгч. Ажлын ус нэг өгнө. За. Ажлын ус нэг өгнө. За үнэлгээний хүүхдүүдэд надад 50 тавиад явчих.
Тэгээ үнэлгээний хуудас байх шүү дээ. Багш нарыг хэлсэн байх шүү дээ. Бүгдээр үнэлгээний бүгдээр байсан шүү дээ. Зүг. Тэгээ наагаад байгаа юм шиг сайн авцсан үү. Дараалал тийм. Жишээлбэл даалгавар сайн танай багын илүү удаа ажиллаж байгаа гэсэн байна. 2 удаа. Тэгэхээр чи 2 мөрөөр авах нь шүү дээ. За яа. Яг наад мөрөөр авах. Яг дараалал нь авах шүү дээ. Тийм. Танай багийн сая нөгөө саахаас том оролцсон байлаа. Тэгээ бүгдээр оролцсон учраас дараа нь хитэн 3 4 юм наадах юм шиг наадах гэж яг мөр чигээр. Тийм. За ингэ тэгээд яг одоо наад чи багш ажлын хуудастай яаж урдын хэмжээд бичих вэ? Харж байна уу? За дугаараа тавьлаа. Таарах хэрэгцээс дугаараа хийчихээ. Хоёроо одоо ингэж тавьж санаач шийдвэр үзүүлээ. Өчигдөр хийх харин зугаар үзүүлчихсэн гэсэн юм аа. Бид энэ сарыг 80 минуттай гэж байна шүү дээ. Урдын хийсэн угаар бичих. За тэгээд бүгд хэлцэр асуудал доош 2 асуулт юм. Хурд багтээ ба. Хурд хамаа ахтай бас юу чичийн жаргалтай болсон. Юу гэж байна? Хурд асуудал угаасаа томьёолсон 2 асуудал байгаа ш. Ямар ойлгосон? Ард очиж анги яг сурч харилцаа надад. Үнэ. Тийм 2 асуудал хайрлаж байна. За тэгээд доош бүгд сар дотроос нэг санал бичээд тэгээ яг шийдвэрс асуудал. Англи тостой яа шийдвэрсэн? Эцгийн хоол эцэгтэйгээ яасан вэ? Зөвхөн дараа байсан. Тэгээд сэтгэл зүсээс яасан вэ? Сургалтыг авъя. Хоолны ялцаа гэсэн шийдвэр. Тэгээд бичтэй шууд ажлын уулс нэгээ яасан вэ? Урдын тэмдэг 2 шууд тэмдэг. Хиний хамгийн дөрөв урдын тэмдэг үзсэн бай. Тэр шууд 2 дээр авчихнаа. Урдын тэмдэг 2 дээр. Шууд наадах бүгд дуусна. Хамгийн дөрөв бүгд дуусны бүгд байж авах одоо аваад байж. Хамгийн дөрөв тэр бүгдсэн баг яг амаа авч устгаас төрүүл бас боломж байна. Эдний баг маань дуусчлаа. Манай баг яаж вэ? Заавалтай байна. Товчхон бичсэн заяа. Бүгдээ бичихгүй. Нэг асуулт дээр нэг бичих. Нэг асуулт дээр бичих. Тэр баг нэг удаан байх юм. Удаан байж байгаа. Сина. За тэр намайг олонтой дууссан юм шүү дээ. За шууд намайг олон шууд цагаа баг хаа. Шууд тай. Шууд наа. За хамгийн түрүү хийх үү? За зүгтээ сайн байна. Хамаач чинь. За өнөө баг хамгийн анх дуустаа. За өнөө баг үнээр хийх шүү. Үнээр шууд одоо шууд хийх. Тэг үнээр хийх. За өнөө баг шууд чадаа. Дараа чинь болохоор нэрөө баг наадаа. За нэрөө баг наадаа. За хоёр баг. Соо үнээр шууд хийх. Шууд баг дүүтэн үнээр сайн байна. Сайн баг хийлээ. За одоо түрэг баг их монгол зайлмагтай хийлээ. За түрэг хийлээ. Юу гэдэг ойлгоцоо хийлээ. За ингээд дуртай хэлж. За ч сайн байна. За урдын тэмдэг бичиж чадахгүй. Чадахгүй юу? За урд. За ингээд биччихтэй. За ингээд хийхдээ харж байгаа шууд харж байгаа үстэй. Гэтэ урдын тэмдэг хийхдээ ийм бас загвар хийж болохгүй. Босож тэр загвараа дагуу нөгөө явчих болно шүү дээ. Мэдөө. Заавал яг дараа чинь загвараа нөгөө явчих болно шүү дээ. Тиймээс багшийн загвар хийсэн байх юм шүү дээ. За бүгдээр болно. За үнээр хийжээ. За ажлын удас хоёр. Ажлын удас хоёр аа. За хоёр шууд хараа. За ажлын удас хоёр. За тэмдэглэл хүчтэй хараа учраас энэ шаардлагыг нэг гараад наашаа түр харчаа. За ивч. Хэлцэж буй асуудал холбогд мэдээд хэлсэн үг санал төгс удирдлагын шийдвэр зэргийг ойлгомжтой, үнэн зөв, товч тодорхой, үг өгүүлбэр найруулгын алдаагүй ийм хэсэгтэй бичих хэрэгтэй гэж ойлгосноо.
ямар зөв хүч төрмийг алдаа байхгүй ойлгомжтой юм хэсэгтэй бодлын хэмжээ бичих ёстой. Хэрвээ тэр санал шүмжид тавьж байгаа нь асуудалтай нэг утгагүй яриад тэр утгагүй чигээр бичихгүй. Өөртөө бодлын хэмжээ дуугарч тавь. Бодлын хэмжээ бичиж байгаа хүн түүнийг найруулж яах вэ? Ойлгосноо. Доо мотивац гэдэг доо. Офис 2. За энэ офис 2-ийн бүхэл яг хөрөл. Манайх болохоор бодлын хэмжээ энд орсон байгаа зүйлүүд харж байгаа. Тэр шууд хоолой яаж байгаа яг нэг ажлын хуудсан дээр шууд дугаар тавь. За. Хоолой багаар. Ажлын нэг ажлын 2 ажлын 3 багтай. Баа. За босноо. Нэг хоёр гонцоо дугаараа байна. Нэгөө хайрлаа. Хоёрны орс, гурвны орс. Гурвны дэмжлэгээр юу гаргаж байна? Дараа дараа. Дараас нэмээс харж байна. Хараач энэ арга шууд байрлуулна. Шууд байрлуул. За байрлуулсан. За. За миний ба хамгийн түрүү байрлуулсан бэ. За. Яраш намайг санаарай. Яраш гэсэн. Досно шууд. Даашгүй хийх. Ачаа усаа. За, гацлет наа. За, цаг болсон. За, шууд ботоо хамаг иднаа. За. Нэг наач гарч ирсэн. Энэ ордын хоёроо наад хайсан хоёроо. За, ботоо асаа болсон. Ботоо хамаг юм байна. Сайн байна. Үндэгийг авсан авсан. Их Монгол багийн сайнаа үндээг өгдөг. Ойлгосноо. За энэ шүү үндэгээ дүүс хийж байгаа үндээг байсан байна. За дараач үндэгээ. За үндээг маш анхаарай. За дараач ангийн хурлыг хийсэн. Загвар хийсэн тийм ээ. Ангийн хурлын тэмдэг хийсэн. Засан сайжруулсан уу? Сайжруулсан. Ажлын усны хоёр ажилласан уу? Ажилласан. За бидний өнөөдрийн хичээлээ зорилттой гэдэг хичээлийг өгнө. Ангийн тулгуурлын асуудлыг хэлцэх ангийн хууль зохион байгуулсан тийм ээ. Ангийн хурлын тэмдэг бүцэд тавьдаг шаардлага асуудал ер нь их хурлын тэмдэгтийн ачаалал юу вэ? За баясгалан нэг боцтой ажиллаж байгаа юм байна. Хурлын асуудлаа нэг үчлэг хийчихсэн. Ажил гэсэн юм байна. Асуудлаа зөв зэгцтэй хэлэхдээ тэрний шийдэл. Зөв. Энэ хүн байна. Соорсроо. Одоо ингээд ангийн нэг хурал хийснээр асуудлаа маш олон асуудал байна. Асуудлаа шийдвэрлээд тэрний шийдэл. За гэрэг даа.
Аливаа улс гоё нийгмийн